Хайрцагын подкастын энэ удаагийн дугаарын зочноор Хот байгуулалт зураг төслийн Ideal Group компани ерөнхий захирал Монгол Улсын зөвлөх архитектор Долгорын Мэжид Сүрэнгаа оролцож байна. За би ч ихтэй би сайхан тохиолдлаараа та бүхнийг уулзаж байна гэж бас мэдсэнгөө. Тэгээд та бүхнийг ингэж юм бол өөрөнгөс баярнаа би онцлог болсон юм байна шүү дээ. Бас азаршаал гэж бодож шүү дээ. За манай ярилцлагын сэдэв бол ерөнхийдөө хот байгуулалт байгаа. Хот байгуулалт, хот баатгын хөгжлийн талаар мэргэжлийн ярилцлага гэдэг сэдэвээр явуулж байгаа. За ингээд өнөөдрийн манай ярилцлаганд орж байгаа та өөрийгөө товч танилцуулахгүй юу? За би бол 1981 онд архитектурын анги төгсөөд ингээд бас эртний нийслэл харарын буюу одоо харарын сангийн альчгүй гэдэг одоо орчин үеийн бас хот байгуулалтаар асуудал диплом аваад тэгээд хөдөө орон нутаг өмнө ангийг зориод тэгээд тэнд ажиллаж чаад хөдөө аж ахуйн барилгын зураг институт гэдэг манай одоо социализмын аягүй том оюуны уурхай болсон юм 1000 хүнтэй дүүлдүүдтэй нийлээд ийм байгууллагад ажиллаж байгаад тэгээд зах зээлийн нийгэм шилжснээс хойш бид бас яг тийм ороо босгоо байдалд нь орж тэгээд амьдрал ахуй ажлыг зохицуулж яаж байгаа 2000 оноос эхлээд хувийн Ideal Group гэх компани болоод тэгээд тэрнээс хойш бас донд нь бол хот төлөвтэй төвшөлтийн зургийн хөрөлгийн захирлыг хийж байгаад тэгээд өнөөдөр бол бас яг энэ чиглэлээр мэргэжлийн болоод олон нийтийн бас байгууллагуудыг суултын цахан байгуулах мөн одоо энэ чиглэлээр ажил үйлчлэгээ явуулдаг тийм болсон. Яг түүхийг бол социализмын үед ч яг тэр үед бол ахлах архитектор гэж байсан. Тэр нь одоо бид нэг зах зээлийн нийгмийн өнөөдрийн үед би бол Монгол Улсын зөвлөх архитектор гэсэн одоо нэртэй явж За байна. та яагаад өнөөдөр энэ мэргэжлийг сонгосон бэ? Энэ сонин шүү дээ. Тэр багтаа ханы зурдаг хөвгтэйсэн. Энэ Ленин скватер ингээд тийм тэрийг бас их зурдаг. Монны талаар зурдаг. Ийм уран зурдаг байсан чил манай ингээд тийм одоо манай мундаг архитектор Жатанбагийн алтан сүх гэдэг хөвгтэйсэн баггүй. Аав нь зургийн институтад ажилладаг. Тэр намайг олж урахад чи юу энд орчооч гэж санамсаргүй оруулсан юм билээ. Тэгээ санамсаргүй ороход би бүр арай хийж орсон. Нэг 13 хүүхэд авсан чи 13 нь болж орсон байхгүй юу. Миний үеийн хүүхдүүд бүгд гадагш явсан. Энэ сурталчилсан арай аймагсан бид. Тэр чи бас тэр надад ангийнхаа хүүхдийн зааснаар нөгөө шалгалдаг бол орсон чинь арай хийж архитектур ангийг мэргэжил эзэмшээд тэр өнөөдрийг хөтлөө явж байна. Ихтэй энэ мэргэжил эзэмшлээрээ би өнөөдөр те маш их тийм одоо баяртай бөгөөд энэ одоо нийгмийн удирдагч бас эсвэл одоо тэрнийг тэрэнд оролцогч гэдэг утгаараа их багч явдаг. Бас багш нараараа маш их баярлж байдаг. Ийм л одоо түүх байна. Архитектор болсон түүх. За сонирхолтой бас мэргэжлээ сонгосон байна. Ер нь та юу гэж боддог вэ? Одоо Улаанбаатар хотод гэр бүлийнхэнтэйгээ чөлөө цаг өнгөрөх газрууд хэрэг байдаг. Улаанбаатар хотод гэр бүлэрээ чөлөөтэй цаг өнгөрөх байхгүй шүү дээ. Миний бодлоор тийм миний гэр бүлэрээ байна гэдэг үү тийм тэр үед ямар цуглаан газар гэдэг юм уу тийм эсвэл ая тухтай нэг цаг нөхцөл өнгөрөх газар гэдэг юм уу тэр орчин ч гэдэг юм ийм утгаар л бодож байна л да. Мэдээж хэрэг янз янзын хуулиар каракотор дуу гэдэг юм уу тийм эсвэл одоо тэр янз янзын хуулиар байдгаас ер нь бол яг хүний амьдралд тохиолдог гэр бүлийн ийм доктортой юм байх тийм орчин бол хязгаарлагдмаар гэж бодож байна. Хязгаарлагдмал. За та Улаанбаатар хотыг ямар байгаасаа гэж мөрөөддөг вэ? Би Улаанбаатар хотыг бол ямар байгаасаа гэж мөрөөддөг. Бид ч нөгөө социализмын үед Улаанбаатар хотын төлөвлөгөө гэдэг асуудал дээр нь ч одоо орж ирсэн. Бас тэрний одоо нийгэм бүтээн байгуулалтанд нь ч гэсэн одоо тэр мэргэжлийн онцгоос орж ирсэн. Тэгээд үеийн үед одоо Улаанбаатар хот гэдэг биш ерөн дэлхийн улс хотнууд бол хүний ажиллах, амьдрах, амрах орчин дээд зэрэг болсон нийгэм орчин байсан гэж боддог.
нийгэм. Өөрөөр энэ өөрөө үл тэ энэ цаашдаа хамгийн түрүүнд хэрвээ ажилтаа байх юм бол тэр хүн амьдралтай байх юм бол тэр амрах цугаал түрүүнийг асуусан тэ таатай орчин бүрдүүд энэ гурав нийлжиж энэ одоо улс орнуудын төвшөнд энэ улс орны төвшөнд Улаанбаатарт маань хөгжнөө юу гэдэг юм те Сингапур гэсэн хот улс байж билээ. Дэлхийн топ хотууд ч болоход ямар ч асуудалгүй ганцхан энийг тэг бий болгох нөхцөлийг архитектор болоод бидний хүмүүс хэрхэн яаж хийхээсээ шалтгаалсан буюу одоо энэ одоо манай нийгмийн нөхцөл байдал нөлөөснөөс шалтгаалаад бид бас тийм төсөөлийнхөө тийм мөрөөдлийн төвшөнд хүрч чадахгүй байх гэж би бодож байна. Ер нь бол хууль эрх зүйн хүрээнд танд энэ чиглэлээр ажиллахад ямар тулгамдсан асуудлууд гарч ирж байна? Түүнийг одоо хот байгуулалтын тухай хуулинд одоо таны бодлоор ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ гэж бодож байна? Энэ ихтэй сонирхолтой зүйл юм шүү. Надад бол ерөөсөө хууль өөрчлөхгүй шүү дээ. Би бол мөрөөдөх сэтгэгч юм уу? Миний мөрөөдөл 30-аас 50 жил, магадгүй 100 жилээр хамаатай мөрөөдлөдөг. Өнөөдөр бид энэ тухайн нийгмийн орчин маань 90 онд бол тийм байгаагүй шүү дээ. Өнөөдөр нэг хууль, дүрм, журам гэсэн мөрөдөө тэрийг хэрхэн яаж мөрдөх, тэр нь ямар үр дүнд хүртэх ойлголт байхгүй юм гэдэг. Би эсрэг гэдэг. Хамгийн ихэд мөрөөддөг хугацаанд мөрн гараад тэрний практик дээр туршчих юм бол тэрийг мөрдөх журамд асуудлыг хууль гэж нэлмээр байна л да. Тэгэхгүйгээр өнөөдөр энэ нэг нийгмийн энэ хөгжлийн сэтгэлийг хуульчлан гэдэг замаар бидний мэргэжлийг өнөөдөр үгүйсгэх бас үл ойшох ийм аюул болон хандлагууд гэсэн байна. Ийм учраас та бүхэн хуулийн дээр битгий тийм их анхаарал хандуулаарай. Мөрөөдөлтөө сэтгэлгээндээ их чухалчил хандах юм бол тийм зөвхөн Монголын хөгжил биш тийм дэлхийн хөгжилтэй зэрэгцэх юм боломж байна гэдгийг би хэлмээр байна. За мэдээж одоо бидний бүх ажил судалгаан дээр үндэслэгддэг. Тэгэхээр та хот байгуулалтын салбарын институт судалгаа хөгжүүлэлтийн ямар байгууллага байх хэрэгтэй гэж үздэг вэ? Эндээс чинь бол бидний социализмын үетэй би харьцуулж үзэж байна л да. Яагаад гэвэл би ч өөрөө социализмын үеийг л байхгүй. Ирэн бид нар байж байгаа тэр үедээ нөгөө хип майнараа бол тэр хот байгуулалтыг хэрэгжүүлдэг төлөвлөгөө хийдэг бүх механизм байсан байхгүй. Зах зээлийн эдийн засгийн нийгэм гарчид энэ бол алдагдсан. Тэгэхээр одоо юу гэдэг хэрэг одоо энэ хамгийн түрүүнд бидэд хийх ёстой судалгааны асуудал бол хязгаарлалтууд хоцрогдсон байхгүй. Манай мэргэжлийн байгууллагууд байхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд бид сэтгэл санаа болох ёстой. Энэ бол өөрөө судалгаа. Дээр нь одоо нөгөө үзэл баримт гаргах ёстой. Энэ судалгаа. Энэ үзэл баримт сэтгэх хоёрыг алгасаад өнөөдөр тэр яам тавгийн газрын захиалга гэдэг хүчилсэн зах зээлийн одоо нийгмийн эрэлт хэрэгцээг судлах гэж аваад байгаа байхгүй. Энэ бол бидний хөгжилд бол саад болж байгаа болохоос биш урагшаалах алхам биш гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ мэргэжлийн том сэтгэлгээний байгууллагууд одоо өргөн болсон шүү дээ. Монголын архитектурын дэвлэгээ би боддог байхгүй. Ийм том оюун ухааны архив цуглуулсан байгууллага сэтгэлгээ гаргаж тэрийгээ нийгэм тавьж иж тэрийг өөрөө үр дүн болгох зам нь судалгааны эхлэл тавих онлын үндсэл хэрвээ ингэж чадах юм бол бидний энэ ажлыг гайхамшигтай цаашаа явуулж чадж байгаа учраас өнөөдрийн судалгааны байгууллага болон одоо тэгээ ийм чиглэлийн байгууллагын талаар одоо хэлэхэд бол ихтэй. Гэхдээ бид өнөөдөр бас яг энэ чиглэлээр бас ажилласан. Одоо өнөөдөр чинь бид чинь одоо ингэ 90 цент хүрсэн бас одоо мэдээ алдыгаа алдаагаа ойлгоод хойч үедээ өгүүлж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр юунд юу ч хэлж байгаа бидний энэ мэргэжлийн байгууллага нөгөө социализм хит задарсан учраас бидний нэгдүгээр нэгтгэн цагдах нэгдүгээр оюун ухааны хувьд нэгтгэн цагдах гэж хоёрдугаар бол төрийн байгууллагын төр хувийн эрхлийг хүрээнд одоо гэж ярьдаг нэгтгэн цагдах төр хувийн эрхлийн түншлэлээр судалгааны болоод энэ төслийн байгууллагууд гэж байна. Ер нь бол одоо өнөөдөр судалгаа төлөвлөлт төслийн байгууллага гэж байхгүй. Зөвхөн өөрөөрөө амиа харьцаасан аж ахуй нэгжүүд одоо мэргэжлийн одоо судалгааны төлөвлөлтийн байгууллага учраас бид энэ өөрөө нийгмийн захиалгыг биелүүлэхэд энэ сайхан хотоо босгож саад болж байгаа. Хүний үгээр өөрийн сэтгэлгээгүй даалгавар илэрхийлж авч байгаа учраас бид нэн чухал асуудлыг үндэт тайлбар гэж ойлгож байна. За яг өнөөдрийн байдлаар хот байгуулалтын салбарын мэргэжлэнүүдийн боловсрол ямар төвшөнд байгаа вэ гэж та үзэж байна? Мөн энэ салбарын залуу мэргэжлэнүүд юун дээр илүү анхаарч сурч ажилласаа гэж та хүсэж байна вэ?
боловсрол гэдэг чинь би бас нэг айгүй сонин сэтгэл гэдэг шүү дээ. Миний боловсрол чинь болохоор нэг айгүй тийм онцлог нөгөө толгойдоо байгаа нэг гараараа зураад хүнд ойлгуулах системийг нийгэмд өргөх асуудал байсан байхгүй. Тэгэхээр тэр хүн боловсрол гэдэг нь одоо нийгэмтэйгээ энэ ертөнцтэйгээ энэ дэлхийн улс орнуудын хөгжил зүйтэй танилцж тэрнийхээ уурал тархийг саасан дээр болгож хүн танилцуулах хэрэгтэй. Тэгэхээр миний энэ өнцгөөс харахаар одоо манай архитектурууд бол жоохон тийм хязгаарлалт бол орчинд байна л гэж. Яг тэгвэл тэр өөрөө сэтгэлгээний түвшинд биш, захиалгын түвшинд байгаа учраас тэр энийг хийж чадахгүй байна гэж би л хардаг байна. Мэдээж хэрэг айгүй олон гадаад дотоодос хүмүүс төгсөж ирээд тий энд ажиллах хийсэн, тэнд ажиллах хийсэн, энд орох хийсэн, ийм гоё бүтээлч хийсэн, одоо гадаадын улс орнууд ийм ч гоё болчих, ийм ч гоё байшин барилга сэтгэмэн зурмаар гэдэг асар их том сэтгэлгээг тий ачрахын боломж нь өөрөө боловсролоос өөр төвшин баггүй. Тэр сэтгэлгээ байж тэрийг практик дээр хэрэгжүүлэх нөхцөлд нь маш том чинь тухайн ноу-хау үүсгэх байгууллага нь буюу хүмүүс нь бид нар учраас тэр боловсролыг сэтгэлгээнээс ихэж ачиргсан санаа бидэд юус харагдахгүй байхгүй. Тэр ийм одоо юм дээр цаашдаа бол тэр залуучууд харах хэрэгтэй буюу би юу хэлэхээр миний амьдрал тохиолж аль ч одоо улс орн дэлхийн архитектуруудтай би нэг л төвшөнд харьцдаг байхгүй. Харьцдаг ойлгосон. Тэр ямар төвшин байсан гэж их гайхалтай. Би ерөөсөө ямар боловсролтой, ямар мэрэгжилтэй, ямар төвшингийн архитектор байгааг би бас тэг хүн юм чинь хайгаад актив байл да. Ингээд би Бээжингийн архитектурын тэг их хурал дээр очиод үзээ тэнд үзэсгэлэн байгаа хгүй. Үзэсгэлэн дээр очиод ингээд тэрний зурсан зураг тэг хийсэн агуу архитекторуудын хийсээ та ингээд бидний өдөр аскар нэмэ тэрхүү үзэж штэ. Одоо бол тийм гоёсэн та тэг чинь амар ингийн архитектурын чинь ингээд тэр хүмүүст ингээд өөрсдөө тэтгэл дэлхийг тэг энэ дэлхийн хөгжлийг удирдах байгаа тийм архитектур хүмүүстэлч учраас тэрнтэй зэрэгцгийг би юугаараа дотор ингээд анализ хийсэн чинь маш энгийн байсан байхгүй юу. Тэр юу байсан гэсэн чинь тэр хүн яг гараараа зураад яг тэр нийгэм хүнд ойлгуулж ирсэн ойлголт буюу клаузул скицэн гэсэн. Бид нар илүү байна. Тэгэхээр би тэр цагаас хойш бид рүү тэг дэлхийн ертөнцийн ижилхэн алхаж байгаа юм байна. Ганцхан улс орн өөрөө нийгмийн хоцрогдод орсон учраас бид тэрийг гаргаж чадахгүй нөгөө талаасаа улс орн энэ мэргэжлийг хүндрэх бас ачаглах хэрэглэх нөхцөл өөрөө ээж хайж олоог байна гэдэг ярилц. Тийм учраас залуучууд та бүхэнд юу гэж хэлж байна гэхээр ерөөсөө байгаа нэг сонсож хүн бол та нар гайхалтай байж чинь гайхалтай сэтгэх шүү. Тийм учраас та нар боловсролтой дэвшлүүлэх толгойтой байгааг дахиад хэлээ гартаа оруулаад хүнд ойлгуулж чаддаг байна. Хизээч хаанч бид нар ерөөсөө тэртээ соёлтой байвал гараараа хийгээл хүнд ойлгуулдаг. Би улс оронд аль ч улс оронд очиод төөрдөг шүү дээ. Бас харьцтай хингийн шүү дээ. Яг тэгвэл би бүгдийг нөгөө гараараа зураад хийчихдэг учраас тэр их агуу генийг та бүхэн олсон учраас эхлүүлсэн учраас энэ одоо Монголд байгаа бүх боловсролтой хүмүүсээс агуу их ихэн боломж нь та бүхэнд байгаа шүү гэж хэлбэр. Мэдээж хэрэг орчин үеийн чинь хэл сурах, компьютер сурах, юу гэдэг технологийн тухайны дамжуулалтаар суралцах, мэдэх болсон зайлшгүй шаардлагатай боловч эцсийн сэтгэл. Нөгөө мөрөөдөл гэж яриад гэсэн. Мөрөөдөл хүмүүст байдаг асуудлыг мөрөөдөл гэж байгаа нийгмийн биднэрт байж байгаа асуудал цэвэр сэтгэл. Сэтгэлийн өөрөө бүх юма гараа хамгийн түрүү нөгөө зохиолч нарыг маш олон илэрхийлэх чадвар. Энэ боловсролыг хэрэгжүүлэх гэдэг түмэн гэдэг шиг бас манай архитектурууд залуучууд сайжруулж хийгээд амжилан гэж байна. Бид нар энэ замаар л явсан. За баярлалаа. Шинэ технологи гэхээсээ илүү одоо бидний сүүлийн үед яригадаад байгаа BIM, GSI гэдэг буюу эдгээр одоо хиймэл оюун ухааны талаарх ойлголтыг одоо таны онцгоос бид нартай хуваалцсан уу? Ер нь одоо Монголд сүүлийн үед энэ шинэ технологиудыг нэвтрүүлэх, хэрэглэх цаг нь болсон уу? Тэр энэ би хариулт их өөр өнцгөөс хариултаа бусдыг бодвол яг л би өөрийгөө нэг тийм давуу талтай болсон гэж үзье. Яг л би өөрөө нэг юм 15 жилийн өмнө хотыг хийж байгаа. Тэр сайхан хотын би зургийг зурчаад бас тэрийг нөгөө өнгийг авчаад тэгээд тэр одоо хөгжүүлэх гэсэн чинь нөгөөдх юм өнөөдөр юу ч юм байж байгаа. Тэг яагаад ингэж би ярих хаврыг гэдэг
энэ Орос Монгол хятад юу ч гэдэг улс орнуудаар их тойрч ажиллаад нэг димиг ойлгосон. Бас нэгэн дээр энэ дэлхийн улс орнуудын тэр технологи наахуу инновац гэдэгтэй холбоотой очуулсан та. Жишээлбэл бид нэгэн тот байгуулалт хотыг ярьж байгаа юм чинь энэ одоо тэр баялаг сэдвтэй хайлж яссан дээр өгч бодож шít. Хамгийн сүүлд бид тэр хөшгийн үндийн онгоцны бодлын асуудыг нөгөө зурцлын ажил хийгээд энэ бол нээлттэй эдийн засгийн бүс уу одоо хамгийн том хаб байгуулж байгаа тэр нөгөө Монголын хөгжлийг тодорхойлъё. Энийг санааг нь хийчихэд нөгөө л одоо бид тэр боон чөлөө төсөв асуудыг Монголд шинэ хөгжлийн арга замыг оруулж ирэх гэдэг миний хувьд явж байгаа юм байхгүй. Тэгээд тэргээр явж байхдаа сүжүү гэдэг хатад очсон байхгүй. Тэгээд сүжүүд очингуудаа би нөгөө бичсэн бомтынхаа презентацийг тавиад нөгөө талаас нь архитектурыг тавиад ингээд ижил түвшингийн хүмүүс яриад тэгээд тэд ингээд уулзаад ярьсан. Яагаад энэ гэсэн юм бэ? Тэр газар болохоор нөгөө нэг анх Сингапур нөгөө нэг хот тий хөгжлийн арга нь бол одоо яг чинь бомб чөлөөт бомб нөгөө газрын далайн бомбоос түшиж ирэх цагаар байдаг. А тэрийг нөгөө динсяхан нөгөө яаж одоо нөгөө улс орнуудын туршлагыг судлах гэдэг асуудал байна л да тий. Яаж ингэж хөгжсөн юм бэ? Энэ хөгжлийн аргаар манай энэ нэг юм сүжүүгүүдийг хотыг хөгжүүлээд өгч бид хүсэлтсэн юм байна л да. Хүсэлтийн дагуу тэр Сингапурыг хөгжүүлсэн архитектурууд нь гэж байгаа. Тэгэхээр бид нар улс орныг хөгжүүлдэг хүмүүс буюу хот төлөвлөгчд архитектор гэдэг чинь бидний сэтгэлгээ гаргадаг, тэр нийгмийг удирддаг, тэрийг зохиодог, ганцхан энэ зохиолыг хэн яаж хийж чадж байна, бидрийг хэн үнэлээд энэ нийгэм маань үнэлж байна, энэ төр маань үнэлж байна, одоо чинь төр үс намдаас болсон тэр нь үнэлж байна гэдгээс шалтгаалж байгаа байхгүй. Тэгээд их сонирхолтой юм сансан л да. Яг манай 1 сая хүнтэй адилхан тийм хотыг 5 сая хүнтэй болохоор энэ 5 сая хүн аваад тий энэ дэлхийн 500 топ компани 100 тендерээд тий тэгээд жидгэрээ нэг хүн доорх хүнсний оролцоороо нэг номер хатуулж байгаа байхгүй тий 15 жил энэ дараа. Тэгээд бид хөшгийн хүндийг одоо хэдийн хугацаанд хийж чадах вэ гэдгсэн чинь тэр одоо ерөөсөө 5 жилийн хугацаанд бид тэр чадна гэж байна. Одоо бид тэр Улаанбаатарын тусны дэлхийн одоо эдийн засгтай тий болоо дэлхийн одоо хотын одоо тэр орчин одоо нөгөө хэлээдсэн хүний ажиллах амьдрах амрах орчин төгсөн төгс хотыг бид 5 жилийн боломж байж байгаа. Одоо өнөөдөр бол улс орны хөгжил гэж чинь зөвхөн Монголоос хамаардаг биш болсон. Глобалчлалтын эзэн засгаас үндэстэн намсын эзэн засгаас бид нэг тааламжтай тэр орчинд нь гээд байж байгаа байхгүй. Яг миний одоо олж бичсэн юм хөгжлийн сэтгэлтэй. Тэгээд тэр хүмүүстэй уулзаад яасан чи би одоо хөгжүүлэх гэсэн би ч бас өндөө дээрэл скицаатанд байгаа шүү дээ тий Монгол хэд чинь. Яасан гэсэн чинь ерөөсөө бидний хөгжүүлсэн арга зөвхөн толгой гэж байхгүй. Толгойноос толгой шилжиж толгой хөгжүүлдэг юм аа. Тэр толгой байж тэр технологи наахаа шинжлэх ухааны хөгжүүлэлт, тэр инновац хөгжүүлэлт юм. Хэрвээ тэр толгой байхгүй хизээч тэр нөгөө тэр компьютер чинь байхгүй, инновац чинь байхгүй, тэр биеийн чинь байхгүй гэж. Гэж би бол хэлж байгаа шүү. Рэд хэлдэг шүү дээ. Би хэтрүүлэг ярьж байна. Тэгээ юу ч байгаа тэр хэсэг би тэр үед яг хөтөн жишээ битэр дараа нь сайхан тийм орой хөтөн өнгөрүүлсэн баггүй тийм мондөг тийм нэг юм болоод. Отоорсон гэдэг юм. Харилцаатай байж байгаа. Энэ нийгэм үдэж байгаа шүү дээ. Хэдийгээр би ч гэсэн чадна гэдэг өнгөрчээд тэрж байгаа гэсэн энэ манай нийгэм үдэж байхгүй, энэ нам засаг нь үдэж байхгүй. Яг л би нөгөө намын гишүүн би чи мэрэгжлийн л одоо тэр архитектор хот төлөвлөгч юм шүү дээ. Энийг хүлээж авдаг цаг хизээ гэдгийг тань залууч та бүхэн хэрэгтэй байна. Тэгээд ирэхээр нөгөө бид нөгөө хийсэн шүү дээ. Тэр нөгөө 100 компани ялж байгаа юм чинь те 100 компанид чинь дандаа нөгөө шинэ технологи ноу-хау бий болгож байгаа юм байна та. Ямар нэгэн хотыг бүтээн гэдэг чинь зургийн зураг яг ингэж хийшүүл гэдэг нь чинь дээр нөгөө практик хэрэгжүүлэх асуудал чинь өөрөө заавалж технологи ноу-хауг шаарддаг. Тэрнээс нөгөө эдийн засгийн боломжтой болсон. Одоо арчлал дээр улсаар нь тэрийг ашиглаад ингээд шинэ технологи ноу-хау инновац гарч. Тэгэхээр бид нар мянган инновац бий болгодог сэтгчтэй байхгүй. Бид нар инновац төлөвлөдөг. Энэ төр ирэх юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар биемтэй юу гэдэг бие марка дэрвид бид аюул хүчтэй байгаа. Би л одоо энэ бас ингээд залуучуудаас ингээд ажиллаж байгаа мэднэ, биемээр ажиллаж байгаа хүмүүс ч байгаа. Боловч гэсэн зөндөө хүмүүс байна тань. Үнэхээр Монгол нэг ч лиценз авсан тий зурсан байгуул байхгүй. Би тэрийг л олж үзсэн. Манай байгууллага 2 лиценз авдаг болсон байхгүй. Тэр нь болохоор all plan програм гэж үү. Тэр оюун ухааны програм гэж яваад өнөөдөр ашигладаг байж байна.
харин тэрийг ашиглаад эзэмшээ тэглээд явуулвал тэр 147 онд шууд харцдаг тийм систем байхгүй. Одоо өөрөөр бид нар 90 онд тэр баг техник архитектор гэж хэрэгжижсэн тэр бүгдийг халаад ерөөсөө өөрөөр зөвхөн нөгөө хэлээд эскизээ зурдаг. Тэгээ клаузер гэдэг хүн байж автоматар тэр зур нөгөө тэр нэг оператор буюу одоо тэр нэг компьютер дээр зурдаг хүмүүсийн үргээр тэр зурдаг. Тэрнийхээ хажуугаар маш том тийм оновчтой нөгөө зурцлын нөгөө алдаагүй шийдэл хөрөнгө оруулалтыг туссан байлга боломжтой бий болох. Иймийг бид нар лицензийг авчаад тэр програм хэмжээнд авчаад ашиглаж чадахгүй байж тийм. Хэрвээ ийм сонирхолтой энэ чухал асуулт юм бол энэс л хийж ашиглаж чад гэж хэлбэр ашиглахгүй байхгүй. Тэгэхээр тэрэн донд нас зарим онцлог байдаг юм шиг. Би ч юм бол яг нөгөө хэлдэг надад би ч чухал биш, ирээд чухал биш, би толгой чухал гэдэг л нөхөр шүү дээ. Нөгөө санаа онлоо хийж уус орноо удирдах гэж байгаа юм чинь компьютераар зурчил би ингээд зургаа тэр хуулагч ажил компьютер дээр зурсахгүй надад тийм сонь биш үү. Энэ бол те нийгмийг хурцлах, хүчтэй болгох, те ажлыг хурдан болгох, нэг ажлын байрыг сайжруулах бие нэрхтээ болчихж нөгөө хөгжил дэвшилтүүд бие нэр тийм болчиход би итгэхгүй. Энэ бол миний хоо хүний нөгөө одоо ойлголцоо гэж хэлдэг. Яг тэгвэл компьютер үгэд монгол хэлж чаддаг шүү дээ. Тэгээд ингээд яг бие гэж одоо ингээд бас нөгөө аутболж гэсэн биемийн нэг хэлмэд хэлждэг те би ингээд одоо биний тэгээд ерөнхий төлөвлөгөөний юуны гэдэг бид Иркутск нэг юм гоё нэг охинтой танилцаа те парламентээс нөгөө танилцаа тэр аутболыг ороод ирсэн юм. Би өөрөө зурж те зүдэрч цаг хугацаа алдаж юм зэрэгцгүй ноорон дөнгөө зур өдий хүртлээ хийсэн чинь тэр чинь сайжруулахын төлөвөд орж ирсэн тийм гавь тэгэхээр тэр юмыг та нараас авч ирлээ. Тэгэх юм бол одоо тэр биемийг хэрэгж байгаа гэсэн үг шүү. Тэр нөгөө тэр авчирчийн програм хэрэгж байгаа шүү. Энэ маш чухал шүү. Тэгэхээр заавч хүний эцэг зэгчтэй заавч тэр чинь нөгөө төрөөс зохицуулалтаа гэдэг шиг Монголын архитектурын үйлч гэдэг юм уу одоо тэр манай тэр зургийн холбооч гэдэг юм уу тэр анхаарал хандаж байгаа юм ашиглах хэрэгтэй байна да. Би миний чинь нэг байгаа шүү. Бид оруулаад ирсэн чинь хинж ашиглаж болно. Тэрийг хансан цаашаа яаж үйлж авч явах уу, яаж хийж болох уу, яаж артуусах вэ? Бид нөгөө бид хэдийгээр ийм байдаг юм чи бүгдээ нөгөө тал тарцсан үйлчлэгтэй нэг ялангуяа Монгол хүний генд байдаг онцлог гэдэг шүү дээ. Бүгдээ зөв бүсэтгэдэг, бүгдээ сэтгэдэг чи бүгдээ энийг хэрэг тавьж авч чаддаг үү? Гайхалтай Монгол улсыг битгий дэлхийн улсуудыг хийж болно гэж боддог шүү. Би тийм сэтгэлээр ярьж байгаа. Ер нь за бас их сонирхолтой өнцгөөс харж байна те. Ер нь бол одоо ингээд олон улсад доктортой хөгжлийн зорилтууд хэрэгжүүлээд эхэлсэн байгаа тий. Тэгээ Монгол улсад одоо доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд баталчлаа. Энэ ажлынхаа өрөөнд ч гэсэн одоо IRCT-ийн ерөнхий төлөвлөгөө батлагдаад ингээд ногоон хот эхнээсээ байгуулагдах гэж явж байгаа. Гэхдээ одоо энэ хотын хувьд ер нь шинээр одоо төлөвлөгдөх хот тосгонуудын хувьд ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад ямар чиглэл өгсөн баримт бичиг байх ёстой вэ? Жишээлх юм бол одоо ямар даалгавар, ямар үе шат дарааллаар энэ ажил явагддаг вэ? За асал хатуу хүсгэл асуулт тавьж байна. Нарийн CCTV гэдэг чинь бол одоо миний хувьд юу гэхээр тий зүгээр л тий даалгавар зүйлсэн цаас шүү дээ. Хатуу хэлбэл тийм байна. Яг л би тэр ICT-ийн тий MindCity-ийн дээр нь 100 мод хотын Түвэнгийн Монголын өвчийн төвийн бүсийн бүгдийг нэрж байгаа нээлттэй эдийн засгийн бүс болох ингээд эдийн засгийн хөгжлийн одоо болтвар нь буюу одоо газрын бонд эдийн засгийн нээлттэй бүсийг тавсан хот байгуулна гэж даалгавраар хийсэн байна. Тэгээд дараас нь ICT-ийн IRCT-ийн тий эсвэл одоо нөгөө хөшгийн үндийн MindCity гэдэг манай ерөнхийдөө аваар хийж байгаа ажил тэр ерөнхийдөө тэр хийж байгаа ажил чинь манай компанид нээж тэр нөгөө Түвэнгийн хөгжлийн төлөв хийсэн нөхдөж шүү дээ. Тэ? Яг л адилхан тий. Тэгээд тэр ийм байж болохгүй. Энэ бол байж болохгүй. Энэ маш буруу аргачлаар явж байгаа. Тэгээд сая чи асуултандаас асууж яаж явах юм бэ гэж. Хэн даалгаврах юм бэ гэж. Энэ ер нь тий энэ болохоор тий ийм том чухал асуудал юм. Одоо манай даалгаврууд яг үүндээ ихэд зах зээлийн эдийн засгийн байсан тэр манай яамны
тэр дээрээс өдөр даалгаврын дагуу нөгөө хийж байгаа хүмүүс нь даалгаврын нэмэлтээр цахилгаан харж байгаа системийн хар гайгаар бид нар иймэрхүү төлөвлөгөө хийгээд байна. Бид түрүүнд хэлсэн шүү дээ. Бид түрүүнд нөгөө Сүжин Батрын тухай хэлээд тэр хүмүүстэй хамтарч ажиллана. Сүжин Батрын хийгээд тэр хүнтэй хамтарч ажиллана гэж одоо ингэж ярьжсэн асуудал болон энэ дээр нэг л ийм анхаарах асуудал үүссэн юм. Бид нар бол одоо энэ том орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө тийм сум орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө дээр оролцож орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө ингээд хийж байгаа ингээд арчдад бүгд нөгөө социалист даалгавартай тэгээд нөгөө хийж байгаа ажлууд нь социалист зах зээлийн харилцаанд хэмнэж идэг тийм ажлуудыг хийж байгаа ч хэдийч үйл бүтэх цаасуудыг үйлдвэрлэж хийж юу юм. Тэрэн дотроо болохоор одоо бид нар одоо ингэж хэлж хамгийн том юм хийгөө нөгөө л дахиад тийм бид нар мөрөөддөг. Хамгийн түрүүнд үзэл баримт энэ орон сорон яаж үүсгэх, энэ сум яаж үүсгэх, нөгөө бид хоёр яаж гэр бүл болоод хүүхд төрөх гэдэг ярьсан. Тэрнээс эхлээд тэгээд энэ асуудал шийдвэртэй болсон байна. Энэ мөн чанарыг бий хийж өгч юм хот төлөлт гэдэг талаас нь мөн чанар гэж. Манай одоо би бол одоо энэ зах зээлийн нэгэн учраас аюу нэг юм олж харсан байна. Манай 365 сумтай гэдэг манай сумуудын нэгэн ч та тий ганц ихнийг столцууд ашигтай ажилладаг сум болж байхгүй шүү дээ. Тэгээд баг нь ашиггүй. Баг нь ашиггүй чинь сум нь ашиггүй. Сум нь ашиггүй чинь хот нь ашиггүй. Хот нь ашиггүй чинь улс нь ашиггүй. Улс нь ашиггүй чинь тийм төлөвлөгөөг тий ашиггүй байгаа газар төлөвлөгөө хийгээд бид ямар ашигтай төлөвлөгөө авах юм бэ? Аль болчих чинь тийм л болчих юм да. Яг л даалгавар. Энийг бид нар эргүүлэх боломж болчихжээ. Тэгэхээр юу гэж байгаа тэр орон нутгийн хөгжил гэдэг чинь бол цэвэр тэрний түрүүний хамгийн түрүүнд судалгааг яаж хийх вэ? Нийлүүлж яаж цаасан дээр тэр стратеги боловсруулах вэ? Чипай төмсөр дайн байдныхаа стратеги хийжсэн. Газрын дөрөнд хин чийсэн тэгээ тоглоомын дүрмээс бид нар хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ ийм юм гэдэг бид нар ягаад хийж болоогүй болдоо гэж би бодож байна. Мэдээж хэрэгтэй эрдэнтэн доктор мэрэг гэдэг юм тийм мэрэгчлээ болсон чи яан тамны газар гэх миний толгой дээр өчнөө тийм хүмүүс байдаг учраас би харамсдаг байхгүй. Өөрөөр бид нэг юм хийхдээ зүг хийх тул бид ихэд тэр орон нутгийнхаа ч юм уу улс орныхоо ч юм уу хөгжлийг төсөл болгож үжил баримтлал болгож авах хэрэгтэй байна та. Тэгэхээр төсөл болгосон юм нь өөрөө цаанаа тэр санхүүгийн хөөсрөлийг дагуулдаг хэрэгжүүлэх механизмууд байгаа байхгүй. Тэрэнд нь болохоор зургийн их хөнгөн байд юм байна. Тэрэн дотор нь хотын байх хөнгөн байд юм байна. Тэрэн дотор нөгөө нэг тэг ажлын байрын, амьдрах орчны, нийгмийн халамжийн бүхэл юмнууд нь байгаа учраас энийг тооцохгүйгээр бид мөнхөр даалгавраар ажил хийж байгаа. Би өнөөдөр яг жинхэнэ утгаараа тэг яг ингээд бид энэ сум орон нутгийн хөгжүүлэлт ийм болгочихё гэдэг мөрөөд төлөвлөсөн даалгаврыг мөсөв эдийн засгийн хамгийн том бизнестэй орчин чиг юм хөгжлийн онцгой бүсгүйд төлөвлөгөө хийсэн даалгаврыг та нар яг тэр цаасан дээр болгоод ирчихсэн юм ерөөс эзэж олж харж байгаа шүү дээ. Энэ бол аян шиг. Яагаад тэр нөгөө хэлсэн шүү дээ Сүжин гэдэг хот чинь нөгөө захиалгууд архитектурууд нь нэлээд тэр яг нөгөө уралдаан цэнцэнд орж байгаатай адилхан байхгүй юу? Энэ одоо маш их олон ирсэн архитектуруудыг зурлуулад оюун ухааны экваторыг ашиглаад тэдний юусоо энэ хотыг ингэж хийнэ гэдэг нь бид тийм даалгавранд орох тийм жишээгээр бид ажиллах хэрэгтэй. Би энд нэг 2-3 жишээ болж байна. Маш энгийн. Бид нар улс орны хөгжүүлэлттэй жишээлбэл энэ ямар нэгэн тийм дээрээс өгсөн даалгавар хийж байгаа байхгүй. Дороос нь болсон хөгжил дэвшлийн үйлчлэл болж ирсэн би харуулж байна. Жишээл Лас-Вегасыг яаж байгуулсан юм бэ? Яаж хотуулсан юм гэхээр нэг нөхөр тийм элсэн цэцтэй төөрцөн. Тэгээ ингээд 5 хоногтой нөгөө бензин дууссан байх гэж. Тэгээ би энэ эндээс амдах юм бол энэ Ачаарын хотын дээр 16 жилийн дараа Лас-Вегас байгуулсан. Дэлхийн өнцөг болгоомроос хүмүүс ирээд тэгээд дэлхийн одоо өдөртөө тоглоод надад нөгөө дээр хийжсэн амар хоч байна гэдэг шиг тийм. Дэлхийн тоглоомын хотыг хийчихэд ингээд тэр улс орн хөгжиж шээ. Энэ бол тэр хөгжүүд гарах нь өөр гэсэн байна. За дараагийнх нь жишээлбэл одоо юу гэдэг бомбчлээс бомбын дээр хөгжиж юм гэдэг тийм. Бараан дээр төшгөөд хөгждөг гэдэг тийм. Энэ бараа их цугларсан гэдэг тэрийг хөгждөг зохицуулах замаар хөгждөг аргууд энэ одоо сүүлийн нөгөө далайн бомбуудын хөгжил буюу тийм том хөгжил мэдээж хэрэг хамгийн сүүлийн олон удаа бомбуудын төрсний судалж үзэж байгаа Солонгос
тийм инчон гэдэг хотыг босгоод ирлээ. Бид тэгээд ийм маягаар, тийм загвараар одоо бид энэ мэрэгжлийн хүмүүсийн ур чадвар, оюун ухаан тэрийг ашиглаад энэ мөрөөдлийн төлөвлөгөө зохиох замаар тэрийг хөрөнгө оруулалтын боломж олгох замаар ингээд улс орноо хөгжүүлэх нь бид шиг олон архитектортэй тийм ийм мэрэгжлтэй улс орн дэлхийд дээр байх бол болсон юм байлээ шүү дээ. Тавь нэ. Та нар тэдний нэг үс авах гэж одоо залуучуудаа хэлэх гээд шүү. Тэгэхээр жирийн нэг хүн тийм эсэн дээр идчих байхдаа мөрөөдөд хотыг босгож болж байгаа юм чинь одоо бид нар тийм мэрэгжлийн хүмүүс хот тусгадаг арга нь өнөөдрийн нөгөө юу байхгүй Дубай байхгүй Дубай тийм ээ хааныг зайлдаг өгдөө тэгвэл одоо нөгөө манай илүүдээр ч юм уу одоо тэр хэл зайлдаг өгөөс тийм хөрсөх ч юм уу одоо нөгөө чинко зайлдаг өгч тэр зайлдгийн дагуу нэг гой хот босгохгүй бид нар босгомоор байна шүү дээ. Тийм захиад байхгүй юм чинь тийм хүсэл тэмүүлэл тэр улс төр чинь нийгэм чинь байхгүй чинь яаж энэ улс орны чинь үүсдэг. Гэхдээ энэ улс орн чинь нэрийг монголоор өгч гэж бодсон байх шүү. Глобал эдийн засгийн үндэстэн давсан энэ олон тарсан одоо тийм мэрэгсэн залуучуудаа цуглуулж нэгтгэж таанаас одоо ингэж тийм хүмүүсийг үдэж чадхаж бас ойлгуулснараа одоо хөгжиж дэвшил аюу орхон энэ хотоодын төсвөр их орхон байж гэж. Манай энэ одоо манай бас ажидс нөгөө бодроо гэдэг юмтай сууж энэ боёсон төсвөртэй бид яг сүүчүүд анх хэрэгсээс ингээд нөгөө эсэнтэй төрлөг цог анх дагаад очиод яг тэр сүжүү хот яаж хөгжсөн тухай сонсоод мэдээд одоо тэр хүмүүст холбоотой байна. Тэр гайхалтай хотыг юу юмсээ гайхалтай Улаанбаатарыг гайхалтай Монгол улсыг хөгжүүлэх нь тэр бидэрт аюу энгийн зүйл аюу амархан байна. Гэтэ энэ гинт боломж их юм. Тэрийг хэн яаж ашиглах юм бас тэрийг юунд төсөх зургийн тал бидний хуучин тийм социализмын үлдэгдэл тийм тийм аргачлаар энэ улс орныхоо байгуулалтыг хөгжүүлнэ гэвэл би одоо хизээч тиймнээс маш уртхан сарж үзчихтэй л гэж хэлмээр яаж тэрийг битг одоо энэ чинь өөрөөс тэр ингээд энэ нийгэм чинь өчрөө олохгүй явж штэ тийм ягаад гэвэл тэр дарга зэрэгнээстэй чинь дандаа л ууддаг дандаа л яадаг нөгөөх нь нэг мэдтэл нөгөө намд солигчийн төрөнд солигчийн тийм дахиад их ингээд үдчих явж ирсэн 90 оноос хойш нөгөө хичнээн ерөнхий сайд төрлөө гэдэг шиг нэг ажлаар хичнээн 23 24 25 хүнд ярьсан юм шүү. Тийм учраас бидний ажил урагш явахгүй юм. Хэвээ юмыг олж харъя, хэвээ хийсэн юм аа, тэр бид зурсан юм аа, тэр мөрөөдөө байшин барилга болох юм бид буруу юм ийгүү тэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн тэр нийгмийн тогтцоо буюу тэр төслийг хэрэгжүүлэх арга хэрэгслийн бас энэ зах зээлийн нийгмээр хайцсан байна да. Энэс олсон болов гэж би боддог. Тийм учраас залуучууд дээр хэлэхдээ хийж байгаа юм яаж хэрэгжүүлэх вэ? Бас хийх байгаа юм яаж хэрэгжих вэ гэдгийг бодож хийхгүй бол зүгээр л тэ чи нөгөө нэг энэ зураг тэр зурсан одоо манай хэлдэг шүү дээ. Ерөнхий төлөвлөгөө ширийн дагавар ордог гэж хэлдэг. Тийм л болно шүү. Тийм л бид өөрсдөд нь боломж өгч байгаа. Би өнөөдөр тэ бас аюу тийм гоё шүү дээ. Өөрөө сэтгэхэд, өөрөө бодоод, өөрөө тэр ажлынхаа санхуг босгоод, өөрөө хийх. Тэгээд тэрэндээ нэг нийгмийг урайлан дуудах юм руу орж ирнэ л да. Магадгүй ийм системээр ажиллах нь манай юм олон энэ залуучууд гэж байгаа чинь шин одоо тэр хэлсэн шүү дээ. Яаж тэр зөв одоо тэр зургийн даалгавч гэдэг юм уус төс төлөвлөгөө болгох юм гэхээр ерөөсөө бид тэр нэг хэсэг нь нийгмийн захиалгууд юм бэ, нөгөө хэсэг нь зурд юм бэ, зурсыг хөөжиж хэрэгжүүлж хийж хүмүүс хаа тийм ээ энэ гурван нөгөө чандуун нэгдэн гурван тогтцоо манай өвдөг ертөнцийн гурван сайхан гэдэг шиг л одоо бид тэр гурван гэдэг одоо сайн гурван төрчихлээ. Гурван ихтэй сууж байгаа тийм ертөнцийн гурван гэдэг юм. Энэ нөгөө алтан уруулжин гэдэг шиг алтан дүрмийг байдаг шүү. Бид энэ дүрмийг энэ нөгөө нийгэмдээ суулгаж байгаа практик болгоод тэр дүрм журмаа зохиогоод ажиллаа хийх юм бол бидний хийсэн болгон амьдрал бүтээл. Тэгээ бид амьдрал бүтсэн болгон бидрээд бахахаар тийм ингээд тийм сайхан ирээдүйд бүтэж байна л гэж бодож байна. Одоо түрүүн сонсох гэсэн үг юм. Миний бас яг нөгөө асуух чинь заа тараа. Та түрүүн хэллээ шүү дээ. Сэжон хот шинээр байгуулагдахтаа одоо тэр хот чинь ногоон хот гэж хэлэгдээ зэрэг гэдэг чинь мөчийг ашигласан байгаль орчин дээлтэй. Тэгвэл тэр хот руу зөвхөн одоо эхний ээлжинд төрийн албан хаагчдыг ингээд төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлээ тий. Тэнцэнэ хотыг шинээр байгуулад тэгэхээр одоо Сеул хот ч юм уу тэрний нэгтрал одоо
нягтршил багасна гэсэн бодлоготой байсан байх л та. Манай Улаанбаатарын хувьд одоо төрийн байгууллагуудыг яармаглан нүүлгээд ч юм уу тентэн шин бус байгуулаад нүүлэх нь хэр зөв санаа вэ? Гэхдээ би нэг бол аягүй амархан хэлж ш. Дараа болгон нэг газар хатаа шилжээд гэдэг ш. Одоо миний мэдгээр тэг бүхэл бүтэн Азийн хөгжлийн банкны эзэн тусламжаар тэг энэ одоо хоёр хоттой байна гэсэн даавал хотоо тэгээд тэр бас нэг дарга нь тэр нагаах тэр баг нурыг олгоё гэсэн одоо тэр ерөнхийлөгч нь тэр одоо энэ нэг тэнд бас хатдаг юмнууд тэр ингээд хотоос гарч удаанаар болчихно гэсэн энэ биш. Мэдээж тэ шинэ хоттой болох, шинэ орчин бий болох асуудал тийм аюу энгийн зүйл байхгүй. Энэ бидний түрүүнд хэлээдсэн те энэ эдийн засгийн асуудал. Тэ энэ юу юм бэ? Бид нар чинь бол яг таньныхаа хэлснээр шинэ хоттой, шинэ юутай болох гэж асуудал чинь бол 90 онд бидний төлөвлөгөө хийгээл эцэл байсан шүү дээ. Улаанбаатар хотын төлөвлөгөөг дараа нь JICA-гийн төлөвлөгөөг тэр одоо тэр JICA-гийн төлөвлөгөөг өөртөө яар төвтэй болгож гэж явж штеп. Олон улсаар хөтлөж тэгээд дээр нь юу хөшгийн үндэд Улаанбаатарыг нүүлэх бол болохоо байдал гэж штеп. Энэ бол тэр улс төрчдийн болоод нийгмийг хөдөлж байгаа хүмүүсийн сэтгэлгээний тоглоом биш байхгүй. Энэ зөвхөн бидэнд хамаатай. Мэдээж тэд тохолж байна. Тийм үстэй. Дийлэхгүй юм чинь. Би эдийн насандаа дийлээгүй юм чинь. Тэгэхээр та нар харин яг асууж байгаа юм чухал бөгөөд энийг үү тийм айгүй тийм. Эко смарт гэдэг чинь бол тийм мэдээж дэлхийн жишг болсон тийм. Агуу тийм технологи бидээс чинь энэ чинь өдөр өөрийнхөө мөнгийг төлөөлж үзэж байгаа шүү дээ. Тэр солонгос нөгөө тийм энэ ажиглын хот тийм эко хот юу тийм смарт фэшн энэ интернет компьютер чинь бүх юм ихвэ. Бүх юм стандарт үг хэлтэй. Энийг чухам яаж хэн хэрэгжүүлэх вэ гэдэг ганцхан эдийн засаг. Улаанбаатар хотын бүхэлдээ тийм энэ дээр манай тэр сайтаар нь чинь томилготой чи жолгоо зөвлөж чадахгүй чи утаагаа ойлгож чадахгүй гэж 76 гишүүн байдлын сайтыг томилчихж штеп. Энд чи юу гэсэн юм? Өөрөөр тийм ямар тэ ажиллах орчныг бий болгож чадах юм бэ гэдгээр агуу зүйлийг шийдэж чадаж энэ хот өөрөө эдийн засгаа одоо авч чадахгүй бол энэ хот өөрөө эдийн засгүй байна гэсэн үг байхгүй юу? Хотын эдийн засаг гэж байдаг асуудал. Тэгээ сумын эдийн засаг, тэгээ энэ оройны эдийн засаг, дүүрийн эдийн засаг гэж байдаг байсан бол энэ асуудал хүчгүй шүү. Тэгэхээр бид нар үндсэндээ методикаа алдсан байхгүй юу? Методикаа алдсан социалист баримжаатай одоо тэгээд яваад байгаа байхгүй юу? Энэ дөрвөн юм чинь ч байдаг шүү дээ. Тэр юу ч хэлэх байгаа энэ залуу үе маань байгаа юм чинь тийм энэ ийм юм сонсоод мэдээд хийх гээд байгаа юм чинь ерөөсөө тийм ямар ч тохиолдолд бид энэ энэ одоо тэр өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм. Тэгэхээр бид нар одоо юу ч ихрээ хэд хэдэн ийм систем байх болсон байна. Манай бол юу гэхээр би бол боддгийг уулархан хатагт зайлшгүй шаардлагатай байна. Энэ бол бидний сая засаг захааны хатагтын талаар ярьж байгаа юм. Засаг захааны хатагт. Тэгээд засаг захааны орчин нэг дээр даруулаад хүний одоо тэр машинаас тэгээ юмнууд дээр нь хүн явж бат машин дандаа газар дагуур явдаг болоод эко нөгөө тэр буус яваад ингээд нэг машин дотор стажид ажиллаад нэг гэл бүгд тэр амьдраад ирсэн засагхан бол бүгдийн хүн төрөлтөд хийцсэн бид дуурайхад амархан шүү дээ. Тэгээд сайхан амьдрэх гэхэд болохгүй байгаа учраас манай бүх залуучууд чинь эдийн цаана очиад тэрийг байж шүү дээ. Миний бүх төрөлтийн нөгөө авцаалсан байж байгаа юм. Ирэх арга байхгүй юм. Нэрээ гараад ногоон зүргэн дээр хөвтөж хөрхөж удаа тий босчингүүтэй тэр хоол идэл тий тэгэл усан цэлээл тий юу гэдэг тий тэгэл сайхан орой өчтэй нэг шоу үзэлдэгдэн завэр яваад бүх юм ингээд дэвшний байж байгаа нэг юм бидний тойроод бидэс тал. Энэ юунд орчих вэ? Энэ бол зөвхөн бидний мэргэжлийг ашиглахгүй байгаа дуршил байна. Энэ улс оронд бол тийм чадамжууд байна, чадвар байна. Тэгвэл тэд өөрөөр социалист цагаат учраас дээршээ дооштой зөвхөн тэд бидийг чадна гэж боддог. Бид тэднийг чадна гэж бодох цаг нэрсэн байхгүй. Өөрөөр доороосоо дээшээ тогтцоо одоо хөгжлийг дагуулах болж дээрээсээ доошоо тогтцоо норж уннаа гэсэн үг. Хэвээ чи нийгмийг өдөрдөг юм. Хэвээ улс орноо өдөрдөг юм. Чи хэвээ энэ сум орноо хэвээ гой байшин барь. Хэвээ тэр инвесторуудыг үл чи зөвхөн тэр өөрийнхөө өсвөр гэж тэр Бүсчлийн талаар таны бодол юу вэ? Яг нэг зүйл. Хот байгуулалтын баримт бичгүүдийн
одоо хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө гэх мэт одоо баримтчгүүдэд наривчсан байдлаар бүсчлэлийг тусгаж төлөвлөх шаардлагатай байдаг уу? Та энэ хоёр бүсчлэлийн ялгааг бидэнд өөрийнхөө зүгээс хэлж өгнө үү? Яг өөрийнхөө зүгээс хэлж байгаа би шууд хэлж байна. Бүсчлэлийн механизм бөгөөд энэ одоо ерөнхий төлөвлөгөө бүгд миний эсрэг байрсаар болсон. Одоо яа тэгвэл одоо бид бүсчлсэн хөгжлийн үзэл байдал бүсчлэн одоо хөгжүүлэх асуудлыг шийдэх үед яг жинхэнэ институт гэж байж боловсруулаад тэр нь зах зээлийн нийгэм болж хойсгол болж өөрчлөгдөд гарахт нь тэр нь хууль тогтоомж болоод гарчихсан байхгүй. Тэндээс юу үүссэн гэхээр яг нөгөө хэлээдсэн социалист тогтолцоотой зах зээлийн нийгэм үүссэн байхгүй. Өөрөөр сумууд нь хөгжлөх. Хүмүүс нь хөгжиж малын ойлголттой гэсэн. Тэр чинь нөгөө сум нь хөгжихгүй юм чинь яаж амин хөгжиж яаж улсын хөгжиж яаж мөчөж хөгжих энэ асуудал яг өнөөдрийг бидний энэ одоо улсын хөгжөлтөд аяг онцгой саадах гэж байна. Хэрвээ бид нийгмийн хөгжлийг дагаад одоо энэ зах зээлийн эдийн засгийн харилцааны улс орнуудын хөгжлийг дагахыг бол энэ үл ерөөсөө жинхэнэ энэ өдөрсө хөгжих ёстой газар хөгжиж хөгжихгүй ёстой газар дагуулдаг нэг юм тогтцоо шүү дээ. Юу гэдэг одоо манай Япон гэвэл одоо тэр Шибая дүүрч гэдэг юм дүүргээр ингээд өөрийн хөгжлийн онцлогтой тэр хөгжиж байгаа эдийн засгийн өөрөө тэр зам орнод хоточно ингээд авчирдаг юм тогтцоо байсаар чинь бид тэр хөгжихгүй байгаа баахын үед нийлүүлж байгаа энэ зүүн бус энэ баруун бус энэ түүн бус гэх тэрний одоо сүлдээ болохоор нөгөө тийм нутагч зуртын схем одоо тэр нөгөө засаг таан гэдэг үнэндээ даваалаар өгсөн шүү дээ. Тэгээд ч одоо тэр нэг Азийн хөгжлийн банкч ороод энийг хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр одоо бидний үг тэгэхээр архитектурын хамгийн түрүүнд одоо хэрвээ ийм санаач төрөлд одоо үндсэн хууль өөрчлөлт орнууд ингээд бүгдийн цаапаатай байхгүй. Энийг өөрчлөх нэг единственный арга нь архитектурууд одоо ингээд төлөвлөсөн санаж би одоо бусад нийгмийн сэтгэлгээний өмнөчсөн төлөвлөгчд ордог байхгүй. Энд одоо юу гэдэг хуульч эдийн засаг тэгээ нийгмийн сэтгэлгээний хүмүүс ордог учраас энэ чинь дээрээ хийчихэл гэж одоо тагаар шүү дээ. Тэр нь гадаад одоо тийм мэдгүй хүмүүс Монголын хөгжлийн үзлүүд гэж сая Японы нөхдөд ирсэн Монголын хөгжлийн үзлэлээр хөгжиж яах гэж болсонгүй. Азийн хөгжлийн банк тэр Япон Азийн хөгжлийн банкч болоо одоо тэд чи яах гэдэг гэсэн чинь тэр юу гэнэ тэр Орос Монгол хэтгүүлсэн эдийн засгийн кодын юм Япончууд судалж явж байгаа. Ийм байж болохгүй. Бид өөрөө мөн чанараа одоо бид өөрөө энэ цаасан дээр Монголоо тавьж байгаа зурж үзээгүй. Стратегийн төлөв гэж байдаг байхгүй юу? Хөгжлийн эдийн засгийн хамгийн амин сүнс болсон Чипаевын тоглоомын дүр гэдэг би нийлэх дуртай байхгүй юу? Ингээд цаас тавьж байгаа хүмүүс тавьж байгаа те хүмүүсээ тавьдаа дайсыг үл яах вэ? Гэсэн нөгөө Чипаев гэдэг шүү дээ. Чипаев ингээд зэрэгүүдээс бас дайсыг үл яах вэ? Нөгөө зэрэг сэдвээр урагшаа бишээ. Би ард нь харж байгаа та урагшаа дай гэдэг. Нөгөө петкэмэд гэж ингэж ярьж байгаа. Дайсан ухруул яах вэ? Таата бид л ингэж дайсан ухруул бид дайраад орчихно биш ээ. Чипай ордон цагаан мороор дайрн та нар араас явна гэдэг байхгүй. Тэмтэй ажил нөгөө Монголын хөгжих стратегийн тоглоом буюу нөгөө үзлэрэл гэдэг шиг тэр шинэ үзлэрэл хэрэгцээ авч тийм. Одоо энэ чинь нөгөө тэр нөгөө хуучин суурин дээрээ үндэссэн техникийн баян төчгүүдээр ихтэй тэр шинэ нийгмийг гаргах гэдэг одоо зүдэрчих шиг байна да. Энэ үедээ таасахгүй. Бид шинэ нийгмийг одоо уусгал хийгээд гарна гэдэг шиг 90 он чинь гэсэн шиг дахин одоо нэг нийгмийн бүтээн байгуулалтын дайны хавтаагт явна гэж зөвлөдөг шинэ хөлсгөл хэрэгтэй болсон. Тэр нь яг хэрэгтэй хаана төгсөх гэдэг. За аялалжуулчдаар хэдэн төрлийн орлого хаана гэж богдууландаа ягаад тэр аялалжуулчдын хот гэдэг Малайзад гэдэг шиг уулын дээр том хот хийгээд тэрнээсээ ингээд орлогод байж болдог. Энэ үндсэн намсын эдийн засгийн кодын голц өмнө уулын хатаа гэдэг одоо ягаад тэр оюун толгой хаан чинь хотоо хаан таван толгойч хотоо ийггүй ганц хашаа сухад тэр түүн үнсэн дотор эзэнгүй хот ингээд оршоод байгаа юм. Энд чи бидний дүрм үйлчлж байгаа шүү дээ. Бидний хууль явуулж байгаа шүү дээ. Тин чин хичнээн өдөртгөн хүчин шүү дээ. Энд чи ямар ч засаг зархаагүй тэнд хот оршиж шүү дээ. Цагаан дээр очсон бол хэдхэн бор төгрөгийн төлөө Монголын амьдралын түүн хашраа дотор гэж хэлж байгаа. Энийг яагаад ингэж дуурайгүй төлөвлөхгүй сэтгэхгүй бас сэтгүүлэхгүй юм гэдэггүй.
Тэгэхээр одоо юу гэхээр энэ бол бидний хуучин журмтай байгаа асуудал юу? Энэ залуучууд төлөвлөж чадахгүйгээ шалтгаан нь дээрээс даалгаврыг суудаг. Тэгэхээр энэ бид энэтэй те одоо яг ийм байгаа чинь те ийм залуу үед орилсон гэдэг бид чинь бол те нэг юу чадхаас усгүй залуу үедээ бас зөндөө тийм том хатуу тоглоом дондор тойрсон шүү дээ. Бас та нар тойрч гэж хэлвэрээ. Скүүгийч юм шүү. Бид чинь одоо идэх хоол бүмсгүйгүй мөнгө төрөхгүй те ихнээ тижих хоолгүй те биш үү. Хоолноос л харин сайхан нэг юм сонирхолтой юм чинь үүсгэсэн. Одоо та нар яг чинь найдсан болсон. Сайхан биш. Та нар өчнөр машин жоохгүй. Би үлдээд энийг хэлгүй те 2 км махандаа очиж идэггүй шоол байлгүй те. Тийм биш те. Ингээд ихнийхтэй өмсөл гутж байхгүй бүр ангад арах байлгүй. Ийм л нэг дээр ингээд энэ тухайн үеийг хүрсэн чинь бахалтай. Гэхдээ энэ одоо энэ нөгөө дахиад одоо маш хурдтайгаар шинжиж зөвлөхгүй манай энэ ус нутаг чинь те улс орн чинь одоо ингээд дэлхийн улс орнуудад зэрэгцэн хөгжиж чадахгүй болсон тохиолдолд глобал эдийн засгийн аргаар Монгол улс яаж хөгжүүлэх вэ гэдэг арга нь өөрөө нөгөө бүчилсэн хөгжил болоод хөгжлийн үндэс болоод тэрэн дотор яаж нөгөө сум орнуудаа те эдийн засгийн өрөө өжөөр нь тэр сум орнуудыг хөгжүүлэхээр бомб чөлөөтөсгөө шинэ нэг төрөөр тэгээд айж өгч одоо тэгээд шинэ уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуй газар тариалан засаг байдал энэ шинэ томьёотой эдийн засгийн хөгжөлтэй хотосны байгуулах методик болон энийг төлөө бас ингээд энэ үжил баримтлалыг боловсруулсан төс хөтөлбөрүүдийг зохиох болохоос биш тийм ерөнхий төлөвлөгөө тэр хуучин тийм дүрмээс гармаар байна. Ерөнхий төлөвлөгөө гэдэг чинь ерөнхий л байна. Ерөнхий цаас гэсэн. Ерөнхий цаас одоо бид хэрэггүй шүү дээ. Амьдрал нийгэм хурдтай нөгөө эдийн нөгөө энэ аац нөгөө шинэ тухайн нөгөө гой бааш нөгөө амьдрал нөгөө хайр дор бүхий чи жаадад бид ерөнхий төлөвлөгөө гэсэн чинь ширээ дотор орчихсон. Сууж байна да тэгээд энийг яаж шийдэх юм бэ? Гэхдээ одоо ингээ ерөнхий төлөвлөгөөгөө баримтлал бүсчлээс хамаарат орон сууцны бүс гэл те олон нийтийн бүс, ногоон бүс гэх ингээ хот дотор байх хэвээр нэг яг бүсээрээ байх хэвээр хэсгүүд байгаа шүү дээ. Тэр одоо манай хотын хувьд бол алдагдчихад байгаа. Үгүй одоо бид ч бол тэр чинь аягийн ингэж шүү дээ. 90 онд хийсэн төлөвлөгөөг бид өнөд хэд дахин махаж зааж яваад идэж яваад шүү дээ. Газрын 80 гэж шиг. Тэр социализм үед бодсон тэр төлөвлөгөө чинь хайртай төлөвлөгөө байсан шүү дээ. Тэгээ одоо яац вэ? Тэгээ засаач чинь залруулаач чинь тэгэж нэмэх болчиход байгаа учраас бид энэ хийж байгаа ажилтаа нэг үнэлт өгдөг. Тэгээ яг тэрийн төлөвлөгөө яаж хэрэгжих ёстой юм гэдэг үнс нь ямар эдийн засгийн ямар ажлын байр гэдгийг хамгийн түрүүнд гаргаж ирээд байна. Энэ хэрэг байхгүй юу ч төлөвлөлт хэрэггүй шин нөгөө нураас цааш яагаад тэр болж чинь тэг ингээд төрөлжин хэлээд байгаа гэж ажил байхгүй төлөвлөлт тасалж шин. Нэг эдийн засгийн тэр хүний гэдэг хот сая болохоор ашигтай ажиллах гэж байгаа юм. Тэр бүх хүмүүс нийгэм үетэйгээр яаж орцсон шалтгаалдаг. Тэр нийгэм яаж удирдахаас шалтгаалж тэрэн дээрээ тохиолсон нөгөө тохиолдсон төлөвлөгөө гаргадаг гэсэн чинь энд одоо энэгээр нь зам явах гэсэн, энэгээр нь талбай явах гэсэн, энэгээр нь зураас явах гэсэн, энэгээр нь шугам тавих гэсэн гэдэг нөгөө дээрээс захаарч байгаа бидний хөгжлийн төлөө биш тий зүгээр засах. Тэрний чинь дагуу байж хаана хэрэгцээ юм. Хаан ч хэрэгтэй биш. Газрын зарсан болохоос. Яг л бид өнөөдөр тий газарт хөрөнгө оруулалт орно гэдгийг эсрэг нь газар арилжих гэдэг системээр орж байгаа. Бид энэ тогтцоос салж тий бид энэ төлөвлөгөө зохиох өмнөх энэ хууль тогтоомжуудыг энэ сэтгэлгээний өөрчлөлтүүдийг гаргаж иж энийг хийхгүй бид юу ч би юу хийж чадахгүй байна. Миний тэ оюун ухаан мос чинь гэж. За. Тэгвэл барилга хотын байгуулалтын салбарт тулгамдж байгаа чухал асуудлуудыг хамгийн чухлаас нь эренбэлж нэрлэвэл одоо та нарын асуусан ярьсан хэсгүүд ерөнхий төлөвлөгөө гэсэн юм харагддаг байна. Энэ барилга хот байгуулалтын яам гэдэг нь энэ хотоо байгуулах гэж байгаа тэр байгуулдаг механизм бол огт байхгүй хаягдсан байна. Бүр огт байгуулдаг механизм байхгүй ч тэр ерөнхий төлөвлөгөө чинь ширийн дагуу орохгүй яа тийм. Эний чинь тэгээ өөрсдөө ч байдаггүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч байдаггүй. Дараа сайдрын ч байдаггүй нэ тэр явчихдаг. Тэгээ юм чинь таавах маа энийг асуудал болгож тавиад тэр нэг зурдсан байна, төлөвлөдгийм байна, тэрэнд нь санхүү бий болгодгийм байна, тэгээ хэрэгжүүлдгийм байна, тэгээ зурсан юм босдгийм байна. Тэгвүрээ
ард түмэн ачаалтай амьдрэх юм байна. Би бас бахах юм байна гэдэг үзлэлтэй болж залуучууд хоцорсон гэж бодож байна. За хот байгуулалтын үйл явц хотын хөгжил иргэдийн амжиргааны түвшинтэй холбоотой юу? Эсвэл одоо иргэдийн мэдлэг мэдээллийн түвшинтэй холбоотой байдаг уу? Ерөөсөө тэр нэг хүнтэй хүнсний ойлголт гэж байгаа шүү дээ. Бид нар хамгийн том ойлголттой тэр хүний нөгөөдөө тий нийгэмд их байр суурьнууд тий ямар том орчин нийгмийн орчин хүсцээс тий эдийн засгийн одоо онцгой нөхцөл нэг хүнтэй хүнсний ойлголт гэдэг тэр ямар ажлын байраар хангацсан тэрний төлөвлөгөөрөө тэр хэрхэн амьдралаа зохицуулах механизмыг зохицуулж өгч байгаа болсон ш. Тэр хөгжил дэвшлүүд өмчөндөө бүхэлдээ эдийн засгийн би одоо яванд өргөлж тийш тэр хотроолагчид юм бол тэ миний хийсэн тэр алтан бол мөнгийг хараач тэ би зурхын зурцсан чи зурсан юм мөнгө авсан чи цаашаа байж тэгээ би одоо хотын байгуулагчид энэ юм дарга зэрэг тэ намын дараа юу нэг бүгд ирээд 15 жилийн чинь удаа болоо шүү дээ тэгсэн мөртлөө одоо энэ чинь одоо тэ одоо манай мэргэжлийн бурууч юм шиг тэ ингээд байж тийм байлгуудад юм үнэнч тэнд үнэртэхгүй юм л да хайц тэр яамын тэрийг хайж чадж байгаа юм чинь нийгэм яаж хөгжих вэ гэдэг яг ноцтой асуудал байна. Энийг бол урдаас тийш тавих хэрэгтэй. Би ганцаараа хүчгүй та нарыг энэ дэдийн хань болж тийм хамсаад юм. Одоо энэ лооц барьж ахдаг юм яа. Энэ нэг чухал асуудал гэж байна. Хот байгуулалт гэдэг ивэ байдаг юм бол тэрийг яаж байгуулах юм, яаж бий болгох юм, яаж шинэх юм, яаж сайхан байх юм, яаж смарт байх юм гэдэг чинь зөвхөн хот байгуулалт яамд өөр хин ч мэдгүй. Энэ эрхээ эдээч, энэ эрхэндээ төгсөн бодлогоор суулаач, энэ эрхэндээ төгсөн тий одоо мэргэжлийн байгууллагуудаа тий харж хандаж тий тусад дэмжиж гэж хэлсэн. Иргэд хот байгуулалт, хот төлөвлөлтийн талаар ойлголт мэдлэгтэй байх ёстой юу? Энэ тал дээр та хэрхэн санал нийлэх вэ? Гол нь одоо хот тосгоны төлөвлөлт, хөгжлийн ерөнхий төлөвөө боловсруулахад энэ үйл явцад иргэдэд хэр нээлттэй хандах ёстой вэ? Яг гэвэл одоо ингээд зарим хүмүүс хот төлөвлөлтийн шатнд мэдээлэлтэй болчоод тухайн газар нутагт ингээд газар нутгийг эзэмшээд өмчлөөд авчдаг. Тэр нь эргээгээд ингээд хот байгуулахад хүндрэл үүсгдэг. Энэ талаар та юу гэж бодож байна? Энэ ер нь тэгээд яг аюул чухал асуудал асуугаад энэ тийм бас одоотой яаж ирсэн сэдвийн нэг байлаа. Иргэд хот байгуулалтын талаар мэдээлэл тийм чухал биш. Чухал биш. Иргэдэд юу вэ? Амьдралын сайхан орчин, хотын сайхан орчин, нийгмийн сайхан орчин тэр чухал байхгүй. Тэрийг бүрдүүлэх гэж байгаа хүмүүс нь тэрийг шийдэж өгч байгаа хүмүүс нь бид нар болохоос тэрийг хүртэж байгаа хүмүүс нь ард түмэн болохоос шүү дээ. Тэр мэдэхгүй юм тий одоо урьдчилж мэдэх гэдэг бас бүтэхгүй юм урьдчилж хааж бүтээсээ бид залбирах байхгүй л дээ. Ягаад гэвэл бид ард түмэнд тийм сайхан хотыг үлдээж үүрэгтэй хүмүүс байхгүй. Тэр нь зөвхөн зургатаа биш гэж хэлдэг шүү дээ. Тэр нь байгуулж өгдөг юм аа. Тэр байгуулж өгөхийн төлөө хүртэл бид нар явдаг хүнийг л хот төлөвлөгч гэж хэлмээр байна да. Зоддог хүнийг одоо хот төлөвлөгч хийж байгаа одоо өнөөдрийн төвцөөс бүр мөсөн салаасаа гэж ялангуяа одоо залуучуудыг бас орцосоо гэж бодож штеп. Тэгэхээр тэр юу гэж хэлж байгаа гэхээр чинь одоо бид нар хэлж штеп. Би ч гэсэн өөрөө тэр нөгөө иргэн хүн болоод Австралид очиод ирэхээр ч гэдэг юм уу те. Эсвэл бид Австрали хотыг үзэхээр ч гэдэг юм уу. Тэнд аюу гоё юм хотын мэдээлэл авдаг. Энэ ямар гоё байсан бэ гэдэг тэр нэг бэлэг дурсгалууд одод авчдаг. Ном сэтгүүлийн одод авчдаг. Бас ямар гоё орчин бэ гэж зураг агуулдаг тийм ямар гоё орчин бэ тэрнийг бүрддэг ямар гоё буудлага гэж унддаг тийм ингээд юм чинээс ямар гоё эмгтэй гэж хүртчихдэг тийм ч гэдэг юм уу ингээд бүхэл юм ингээд тийм таашаална шүү дээ. Тэр таашаалыг хэн бий болсон юм бэ? Бид бий болсон гэж бахархмаар байна шүү дээ. Бас хэлмээр байна шүү дээ. Биш бид чадмаар байна шүү дээ. Энийг л одоо та бүхэн одоо хаач юм хийх ёстой үүрэгтэй тэр нь бид зөвлөх туслах бас ингээд олсон мэдснэ дамжуулах бас үүрэгтэй гэж бодож штэ. Ерөнхий архитектор ямар үүрэгтэй ажиллах ёстой вэ гэж та үздэг вэ? Одоо томилгоо, албан тушаалын хүрээ, ажиллах хугацаа зэрэг зүйлүүд дээр таны бодол нь. За энэ бол одоо миний мэдэх асуудал бол хайцаа асуудал. Хэрвээ минийхээр гэдэг бол ерөнхий архитектор гэдэг чинь тийм нийгмийн сэтгэлийн том сэтгэлтэй л гэдэг шүү дээ. Яг энэ дээр бол хамгийн анхаарал яг мэргэжлийн хувьд манай ерөнхий архитектор хотыг удирдах гэсэн ерөнхий архитектор Чатанбаач гэдэг юм уу, Чивэдгаач гэдэг юм уу,
Монгол түүх байдаг гэсэн гадаад олж коуч гэдэг юм уу бүр хятадын одоо тэр нөгөө хөгжлийг байсан би бол одоо 20 дугаар зууны архитектор Гиншапны гэдэг шүү дээ. Гиншапны чинь манай нэг намайг нөхөж гэсэн би одоо тэр Улаанбаатар тэр ерөнхий архитектор гэсэн цогж авч байгаа шүү дээ. Тэр энэ бол өөрөө нийгмийн мэргэжил учраас заавал ч тэр бид нар тэр энийг зөв хот төлөвлөгч юм байх шиг харахаас илүү тэр тогтцоонд оролцогч тэр бүрдүүлэгч тэр багийг л одоо тийм сайхан тийм зохицуулагч координатор байдаг хүнийг хэлээд байна. Ерөнхий архитектор бол архитектурын нэг оюун онцгой даваа тал байдаг байхгүй юу? Тэр нь болохоор ямарваа тийм нэг нийгмийн сэтгэлгээг өдөртөн ч одоо ч гэсэн учраас өнөөдөр дизайнер чи би архитектор гэж архитектор тэр зурдаг хүн биш, тэр төлөвлөдөг хүн биш. Тэр нь ерөөсөө өдөртөгч нөгөө чипай шиг яг чинь нийгмийн хөдөлгөөнд ингээд шийдвэр гаргадаг хүн байна. Судалж чанарын амжилттай шийдэх гарах энэ архитектор гэж байна шүү дээ. Энэ маш онцгой. Энэ бол тэр хүн болгон тэр өөртөө юм архитектор гэж байгаа. Нийгэмтэй юм архитектор бол устай юм архитектор болно. Хүн бүхний хүсэл тэмүүлдэг ийм сэтгэл байгаасаа гэж бодчих. Тэрнээс шүү дээ. Одоо энэ Улаанбаатар хотын тавьдаг даргын тавьдаг юм архитектор биш дээ. Ангуудын тавьдаг нэг юм тийм сонин нэг нөхөр биш. Тэгээ ийм биш үү? Зөвхөн энэ функционал байхгүй. Энэ функционал нь өөрөө хөгжлийг удирдах чинь ерөнхий архитектурын нэг төвөөрөө та бүхэн орж тэ энийг харж үзэж мэдэж тэмдэж хийж тийм бас санаа хөгжүүлэх үндсэн энд байгаа шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд ерөнхий архитекторт ажил хийх, бие дааж шийдвэр гаргах боломж олгодоггүй. Энэ байдлаас болоод одоо хот байгуулалтын яг төлөвлөгөөнийхаа дагуу явагддаг гэж зарим хүмүүс үздэг юм байна. Та юу гэж бодож байна? Тэр зарим хүн чинь нэг ижил байж байгаа шүү дээ. Зарим хүн битэл тэр хүүхэд хүртэл хүүхэд нохоондоо болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ерөнхий архитекторыг өөр хийдэг хүнийг тийм бид чинь тийм ич төхөөрөмжийн захирал хийжсэн юм чинь тэр нэг удаа гэсэн. Би өөрөө ангийн архитектор хийж үзсэн тийм австрализм ерөнхий архитектор байж энэ бүгдээ юу хийж байгаа тэгэхээр тийм энэ мэргэжил гэдэг ойлголтыг тийм зөв талаас нь шинжилэн гаргаж ирэх шаардлага. Гахгүй энэ бол өөрөө бүгдээ юу ч юм мэргэжил шүү. Өнөөдрийн ерөнхий архитекторыг нэг хэлж штеп өөр юу ч хийдэггүй. Өөрөөс юу ч тийм шийдвэргүй. Ийм л нэг хэлдэг социалист тогтолцооны эцсийн одоо өөрөө чинь бидний гал боломжийн эцэг тийм архитектур тийм бол шүтэн болсон тэр хүн бол одоо ийм л тогтолцоонд аршин тогтнож байгаа учраас бид нар тийм би үл харамсдаг тийм альч мэдээж хэрэгтэй бүх юм архитектураас хогны хувьд сайн, мэргэжлийн хувьд сайн гэхдээ тэдэрт үүрэг байхгүй. Бас зорилго байна. Бас хүсэлт юм байна. Мөрөнд байна. Яг л бүгдийг дээрс асууж байгаа. Хот, тосгон, сум, суурин газруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь одоо хэрхэн боловсруулагдаж байгаа вэ? Таны бодлоор. Сайн боловсруулж байгаа л тийм. Маш их юм ийдэг шүү дээ. Хэрэггүй цаасыг. Би одоо ганцхан жишээ гэдэг гандангийн ерөнхий төлөвлөгөөг 5 удаа хийсэн. Хичнээн тэр өндөр гарсан. Яасан? Яах ч юунд иртий? Хин эзний хизээ би л тэр өөрөө ч олж чадахгүй юм хайгаад бас нэхэж чадахгүй юм. Тэрний нэг жишээ нь одоо яг чинь миний автомобилийн чиглэлс цаана энэ хэлээр бомб чиглэлсүүдийн төлөвлөгөө зохиосон мөртөө хэрэгжилт байхгүй, хяналт байхгүй. Тэр ерөнхий архитектор гэдэг хүний зохиогч ирэх байхгүй, мэдл байхгүй. Тэг ийм тогтолцоогоор бид тийм ойлгож тийм бас тэр хийсний төлөө бас хэрэгжүүлэх механизмыг тодорхойлж өгөхгүй маш сайн хийдэг хүмүүс байна. Мөнгөний аваад тэгээд албачдаг шүү. Яваа надаас бас байхгүй зүйл шүү. Би тэрнтэй бас санал нийлж шүү. Өөрөлд хийсэн юмны төлөө хүн өөрөө явдаг механизм чинь механизм тэр улс төр эдийн засаг тэр өөрөө байхгүй болчих. Энэ яам ч байхгүй болгочихжээ. Би жоохон тийм эсрэг нэг эсрэг хүн шиг яриад авсан шүү зарим талаас тийм. Гэхдээ одоо бид ийм л тэр бос хүмүүсийг хэлвэл тийм би юм хийдээ.
юмаа хүлээлгүүд өгсөн. Тэгээ дараагийнхаа юмыг авч ийна. Тэний дараагийнхаа чим авч ийна гэх. Үн чинь та анхныхаа авсан юм чинь чиний амьдрал дээр тий чиний зохиосон мөрөөл чинь биелсэн мө гэх юм бол сүүлийн 20 жилд нойлд. Тэгвэл бид нар нойлын цаас хийж байгаа тайлх нойлд сийгээд байгаа юм чи бид яаж усаар номж үзэх вэ? Яаж тэр эдийн засгийн хутаас чинь яг тэрийг хийлгээд байгаа юм? Яг гэж. Тэгээ нэг нь аваад нөгөө намын дарган солигдоод нөгөө тэрээс засагдаад солигдоод байхгүй ч цаас чи яах юм? Энэ хогийн цааснуудаа одоо тэгээ өстой чинь яалтай байлээ. Энэ болохоор яг андаг хэлдэг байхгүй. Хамгийн ашигтай, хамгийн хэрэгтэй, хамгийн чухал газруудад баастрах шийддэг. Тэ? Шашинтайгаар шүтлэгтэйгээ. Тэ? Хүнтэйгээ амьдралтайгаар юм эко. Тэ? Юу смарт. Бид тийм онл яриад. Тэгвэл энд гандангаа чадахгүй бол энэ архитектурууд яах гэдэг вэ? Тэгвэл энд та нар нэгдэж орооч тийм. Залуучуудаа. Чадна шүү дээ. Өнөөдөр бид нар би надад санагдлаа. Сэтгэл байна, мөрөөдөл байна. Тэр юм зураг нь байна бас тийм. Хэрэгжүүлэх механизм байна. Тэгтээ надаас хинч гэхгүй байна л да. Хинч гэж гэхгүй. Тэрс энийг та нар аваад амьдрал хэрэгжүүлээч дээ. Галбатротын тийм солонгосоор гранамстал энэ орчин хөрөө байсаар байна. Тэрийг төлөвлөсөөр л байна. Тэгтээ чадахгүй байсаар байна. Биш. Одоо жинхэнэ хийх хэрэгтэй. Одоо хотын ойлголт чинь тэрний өмнө залуучуудын харин та нар нэг нийлж байгаа одоо миний одоо санаа сэтгэлийг тийм саналыг маш төлөвлөөр авч байгаа энийг амьдрал хэрэгжүүлээсэй гэж бодож чинь та бүхэн яг чад. Ингийн. Яг тэгвэл хамгийн бизнесийн ашигтай газар хамгийн их хөрөнгө оруулалт байдаг. Дөрвөн байдаг учраас хамгийн том уултай газрыг архитектур хийх нөхөж чаддаг тийм систем тогтсон учраас энэ хамгийн том аюу гой хотын төс болно шүү. Юу Улаанбаатарыг нүүлэх, цааш нааш нь шилжүүлэх болчих ингээд байх. Тэгээд газар дээрх нь дууссан юм газар дээрх нь хөгждөг, газар доорх нь хөгждөг шинэ нийгэм хөгжиж байна шүү дээ. Аль ч улс орны хөгжиж дэвшсэн газар явсан аль ч хаа онгоцны буудлын онгоцны зогсоо тийм тарамбай мэт үзлээ. Тийм бүгд газар дээр утсан шинэ хотыг байгуулж ирэл та. Манай хаана башистэг ойлтол нь байж бүгд. За. Чөлөөт бүсийн талаар та юу гэж боддог вэ? Одоо яригдаж байгаа алтан булаг, замын үүд гэх мэт одоо газрууд чөлөөт бүс байгуулах нь зөв үү? Энийг тэгээд анхнаас нь одоо хэрхэн хөгжүүлэх ёстой вэ? Яг тэгвэл зарим хүмүүс Улаанбаатар хотыг чөлөөт бүс болгох талаар санал гаргадаг. Харин таны бодлоор энэ чөлөөт бүсийн баг нөгөө анхных нь зураг төслийн зохиосгоч би өөрөө эцэг гэж боддог шүү дээ. Энэ хооны бол энэ чөлөөт бүсийн тухай бодох нь чухал. Гэхдээ энэ бол одоо бидний одоо нөгөө яг л дахиад мэрэгжлийн тийм онцлогтой энэ хот байгуулалтын асуудалтай холбоотой учраас энэ бидний анх зурсан юм маш сайн хууль тогтоомжн дээр тогтоод улс орны шийдэж хийх өнөөдөр хийж чаддаг байгаа асуудал байна та. Тэр алтан болдог тэр цагаанууд тэр одоо тэр нөгөө хүчгийн хүндийн нээлттэй бүс тэр одоо Улаанбаатар чөлөөт бүс юу гэдэг энэ замын хил давсан чөлөөт бас шатны тийм эдийн засгийн дээр нээлттэй бүсүүдийн тухай ойлголт нэг гараад ирээд одоо зөвхөн ойлгож хэлж байгаа учраас чөлөөт бүс гэдэг цаасан дээр буулж хэлж байгаа юм та. Энэ яг л улс төрийн түвшиндээ эдийн засгийн коридор гэдэг гурван улсын баримтч дотор энэ одоо тэр энэ одоо олон улсын глобал эдийн засгтай нэмсэн давсан эдийн засгаар та бизнес айдэлж байгаа асуудал болсон учраас энэ маш чухал асуудал байхгүй. Энэ өөрөө Монголын эдийн засгийн үүд байхгүй чинь зоош юм. Тэгээ энэ үүдийг яаж хэрэгжүүлэх вэ? Яаж хийх вэ? Яаж өгнөд бүх ноу-хау надад байж байгаа. Миний хамт олонд байж байгаа. Миний хэрэгжүүлдэг механизм байж. Гэхдээ энийг өнөөдөр бас төрөлсөн хөлийн жишээгөө өөртөө зүтгэлээ л да. Бас ойлголт нь маш олон янз. Тэгэхээр юу ч хэлэх чинь одоо бид яг энэ чиглэлээр ялангуяа энэ одоо тэр Монголын эдийн засгийн онцгой босуулсан энэ чиглэлээр бид чөлөөт бүс гэдэг ойлголтыг бол нэг талаас нь зөв болох хэрэгтэй. Энэ глобал эдийн засгийн харилцаанд орох ихний үүд байсан байна. Тэр юу гэхээр монголчуудад биш дэлхийн улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ тавьж байгаа чөлөөтэй үйлдвэрлэх боломжийг олох гэсэн чинь манай Монгол улс Монгол нутгад очиж байгаа чөлөөлөх эсвэл газрын авах тийм ойлголтоор өнөөдөр хүртэл ажиллаж байна. Тийм биш. Энэ өнөөдөр энэ глобал эдийн засгийн үүд гэдгээр бид нар энэ чөлөөт бүсийн төсөл хөтөлбөрийг монголчуудад хүртэх хүртээмж дэлхийн улс орнууд ашиглах боломж Монгол улсын эдийн засаг сэргэх
сэргэлт гэж үзэх юм бол энэ бол бидний хамгийн чухал зүйл болсон байгаа учраас бидний нэг өнөөдөр хүртэл ингээд бариад явж байгаа боловч бидэрт энэ мэрэгжлийн залгамжлалаа өнөөдөр хүртэж байгаагүй байна. Яг л нөгөө системийн дагуу тийм захиалгын ажил хүлээгээд ч юм уу байгаа ч юм яагаад ч нэг тийм юм харж байна. Тэгэхээр ийм чухал сэдвийг сэдэж байгаа энэ Монголын хөгжлийн үүдийг зөв удирднаар зөв хэлж асуудал одоо бол энэ том орхон болсон байна. Яг л хэдийгээр юм удаан үлдсэн ч гэсэн тэгээд хэдийгээр энэ Монгол улс тэр глобал эдийн засаг ороогүй ч гэсэн хүссэн ч тэгээд нөгөө хүчрэх хоёр гүн тэгээд энэ глобал эдийн засаг шахаж байгаа учраас бид энд бол арай ядан гэж орж байна. Ийм учраас бид нар одоо яг энэ толгойтой бомб чөлөөс гэдэг юм бомб одоо эдийн засгийн тухайлбарыг бичгийн бомб дээр өөртөө бас ингэ санаачлаад ингээд ороод явж байна. Хөшгийн үндийн одоо хэлсэн тийм хөшгийн үндийн нээлтийн ус гэдэг сэдвээр манай одоо болроо болон бид нар ингээд ажиллаж байна. Тэгээд дээр нь одоо юу гэх юм бидний энэ бас энэ Улаанбаатар чөлөөт ус бодно гэсэн буруу ойлголтыг бас залруулмаар байна. Энэ бол нээлттэй бүс гэдэг болж байгаа болохоос биш тийм чөлөөт бүс гэдэг нь болохоор нэг их сайхан при юм шиг л ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо манай чөлөөт 5 сая төгрөг татварч чөлөөт нь тийм дөрчрийн биш. Улс орон олдог болохоос биш. Тэр чөлөөт ганцхан тэнд бизнесийн их чөлөөлөл бий болгонгууд л тэрний зах зээл дээр тэрний эргээд ашиг орлого болж байгаа байхгүй юу. Энэ дөрмөд ингэж зөрчиж байна. Өөрөөр хэлбэл чөлөөт бүс гэдэг нь глобал эдийн засгаас орсон бараа таван дээр суурьсан мөнгө төгрөгийг бас дээр нь бараа бүтээгдэхүүнийг хувиргаад өөрчлөх механизм буюу саппортын грин чиглэлтэй үйлдвэрлэх хамтрах Европын татвар гарах Японд илгээх Хятадтай хөршин ачаа Америктэй гэсэн ийм чөлөөтэй ийм бизнесийн арчлуудыг тогтоож өгөөд дэлхийн эдийн засгтай хамтарч ажиллах гэсэн сэдвийн газар аваад нөхөд ингээд тэр нэг маш том дэд үзтэй би нэг газар аваад чамд одоо газар авах юм байна эсвэл би зармаар гэдэг ийм систем тэрийг бас чөлөөт ус гэдэг нэгдээд байгаа. Энэ манай мэрэгжлийн хүмүүсийг орцуулаагүй ойлгоогүй нийгмийн бас ингээд олон дахин ингээд нэг нийгэм өөрчлөлт зохиосон хүмүүс нь мадрах сүүлдээ зохиолч нэг юм ч гэдэг чинь нэг ангаа байдаг чинь нэг тал тоосоо нэг орчдог чинь сүүлдээ нэг балконоор сүүлдээ Вашингтон хотод яваад ирлээ гэдэг шиг тийм үүрч ойлгомжгүй ойлголцсон байхгүй. Одоо ч гэсэн энэ ойлголт нь хэвээрээ байгаа учраас энийг зохиогч нартай хамгийн түрүүнд уулзаж энийг яаж хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгийг болон тэрийг хэрэгжүүлэх механизмын одоо үйлдвэрлэж өгч бас тэр одоо барилга яамны нэг мэрэгжлийн хөтөлбөрчийг үүргээрээ мэрэгчтэн бэлтгэж оролцож энэ залуу бас яг энэ сэдвээр та нар оролцох юм бол аюу тум эдийн засгийн үед байхгүй. Зөвхөн одоо ингэж бас одоо 2-3 хаан таваар гэдэг нь бид нар ч одоо тоонтаа нэлээд байна шүү дээ. Энэ одоо хөрөө газрын бомб төшгөөс асуудал байхгүй. Хөрөө газрын бомб гэдэг нь болохоор далайн бомб хотод яг ихэр бараанд байж байгаа тэр барааг нь боож яваад тийм цуглуулад мөнгө болоод юм байна. Тэр мөнгө нь тэр бараагийн хуургаад одоо хөдөлгөд саблагийн нөөцөөс Сингапурт орчуулдаг Малайз руу явж яддаг гэдэг тийм систем байхгүй. Хүний бараа хөдөлгөж үйлчлүүлж орлого олох систем. Бас тэр бараанд байж байгаа нөгөө банк шиг мөнгө болоод бас хэрэгж асуудал. Тэрийг Монголын нэг жижиг орны том боломжоор гадаад татваргүй гаргаад тэр татвараа хуваалцах систем гэдэг маш том орлогын үүдүүдийг олох механизм нь чөлөөт бүс болохоос биш тийм. Тэрийг чөлөөлдөг ч гэх юм уу одооний энэ ойлголттой хууль дотоодын Монголын хууль дүрмийн энэ систем биш байхгүй. Энийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Зөвхөн тэрийг одоо дамжин өнгөрдөг гэж ядаж нэг одоо манай нэг сайхан зүйл тэнгэрээс нэг тийм интернет явсан чинь мөнгө талхны мөнгө унлаа гэж сонгуульд ярьж байсан. Бас тэгвэл одоо манай нэг хүмүүс чинь онгоц дээрнээсэнгүүд навигацаар ороод ирэнгүүд нь тэрийг хийж очиад шорон оронд орж ирсэн гэдэг шиг бид нар одоо ингэж зам харилцааг бүтсэн ашиглаад зөвхөн одоо тэрийг дамжиж явахад Монголын энэ одоо бүрдүүлж байгаа эдийн засгаас давсан эдийн засгийг бүрдүүлж байгаа байхгүй юу. Жишээлбэл та тэгээд хийж өгөх зөвхөн одоо тэр чинь одоо нэг талаасаа бараа санхүүгээд өнгөсөн данс явж байгаа глобал эдийн засаг руу нөгөө талаас нь ажиллаж явж хоёр орлого явж байгаа байхгүй юу. Манайхан дөнгөж юм уу 400 мянган хүн авдаг гэдэг бас тийм чинь сая хүн дамжаад өнгөрөх тийм боломжтой юм аа тийм гарч ирж байгаа. Тэгээд дамжсан орлого их чинь одоо юу гэдэг сая CGP Путин 100 тэрбум долларын одоо ингээд гэрээ хэрэгжээд 200 тэрбум долларын юм руу орчиж байгаа байхгүй юу. Стратегийн нөгөө хангамжаа хийгээд барааны ингээд хэрэгжүүлэнгүүд нь тэрний 10% логистикийн орлого гэдэг Монгол цэвэр үлддэг орлого байхгүй юу.
Тэр логистикийн орлого гэдэг нь нөгөө тэрэн дээр төшөлтэй тэр зогсоолоос нь гарсан үйлдвэрийн баруунуудыг хөдөлгөх буюу ашиглах замаар орлого олох механизм байна. Тэрийг авч иж ингээ хөгждөг юм уу? Одоо манайх нөгөө дээр нөгөө хангамж хийдэг гэсэн нөгөө техник юм бүх дараас нөгөө бид хийж байгаа нэг бүтээр байгуулдаг юм тийм систем буюу хамгийн их хамт үнээр бараануудыг цуглуулж авах хэрэгтэй. Одоо тэгэхээр хүн болгон өөрөө нэг цөөхөн өрөөд юм олж зээлээ олж ийшээ гарчих гэдэг систем биш. Яг жинхэнэ улс орнуудын мөнгөний эдийн засаг болоод ашиглах хэмжээ чөлөө төсөл дамжуулж хэрэгжүүлэх боломжтой олон улсын тоглоомын дүрм байна. Тэгэхээр олон улсын тоглоомын дүрм хамгийн сүүлд ашиглах нь яарч гэж юм уу? Тэ хятад улсын чигээр одоо хэлийн тоглоомтой тоглоомжсон. Тэгээд бонтод авч үзсэн өнөөдөр тэр улсад яагаад хүчтэй орж иж байгаа гэдэг талд нэг байж байгаа. Тэгээд бид ийм том эдийн засаг чинь тэ 200 тэрбум доллар гэж түрүүнд хэлсэн шүү дээ. 200 тэрбум долларыг 10% гэж 20 тэрбум доллар авах юм. 20 тэрбум доллар чинь манай эдийн засгаас даавч авчих хамаагүй. Тэр чинь систем мөлхөд хөвдөд орохоос нь хамаагүй давцсан орлого орж байгаа юм аа. Нөгөө чөлөөлөх мөлөөлөх ашиглаж чадахгүй ингээд би чи хийх ёстой биш би хийх ёстой биш. Мэргэжлийн чанд юм хамаатай мөнгөний нөхцөл юм ингээд явж байгаа. Буюу энэний төлөө би нэг 15 жилийн амжилтыг зориулаад ингээд тустай найз нөхдөдөө өөрийнхөө олсон орлогоо зарцуулаад явсан. Тэгтээ өнөөдөр хамс буугаа харин таавал ийм том боломжийг тэгээ Монголын эдийн засгт төссөн гой хоттой энэ бондуудыг байгуулах одоо алтан одоо боломжтой та нар дээр яг жинхэнэ ийдсэн байж байгаас энэний төлөө бас та нар тэ энэ алтануудыг мэдээж энэ нийгмийн тогтцооны алдаа болох шиг заавал тэр хүмүүсийг дойж тэрцийн дондор тэрцийн гэдэг нөгөө хэлсэн шиг шүүмлээд байгаа биш. Энэ алдаж бий болсон энэ орчин одоо нөхцөлийг аюул сайхан ашиглаад тэр хотын том платформыг бий болох буюу бондуудыг байгуул яа гэдэг нь өөрөө чөлөө төсвийг хөгжүүлэх гэсэнтэй утгатай гэдэгтээ би хэлж хэрэгцэхгүй байна. Энэ ч учраас Монголын хөгжлийн ирээдүйн хамгийн том боломж нь энэ байна. Энэ боломж нь өөрөө манай түүхэн одоо боломжтой бас холбоотой байдаг. Манай нөгөө хэсэг Чингис хаан дайны замыг хийгээд бас олзомгоор цуглуулж ирсэн тэр арга нь тэр дээр нь одоо тэр нөгөө Ховлын хаан далайн бондуудыг байгуулсан арга нь тэгээд дээр нь одоо цайны замын арга нь гэдэг нь бүгд одоо яг энэ бондчууд төстэй энэ технологиудын дэлхийн 6 тэрийн стейж зохицуулдаг ийм бондуудаас энэ 3-ын монголчууд хийсэн байгаа байхгүй. Тэгээд хөөх юм манай эцэг дээд чинь тэр нэрэл газар хөрс шороо онгон нутгаа хайлан хамгаалж байгаа энэ тогон одоо нутаг дээр дэлхийн бараа төвлөрүүлээд энэ мөнгөн модыг хийсэн асуудал одоо яг жинхэнэ ол зөнгөө цуглуулад одоо дэлхийн даавшиг бүтээсэн гэдэг тэр хийж байгаа. Тэгэхээр юу гэж хэлж байгаа гэхээр чинь энэ ийм том нөхцөл байдал болчиход одоо бол улс төрийн түвшиндээ шийдвэр гарна гэдэг нь 15 жил нөгөө тэр аюул том боломж энийг дагсан энэ хот төсвүүдийг энэ сэдвийн өөрөө чөлөө төсөөлж байгаа. Энийг одоо утгаар нь шинэ юм гарч ирж байгаа учраас шинэ үдэн хэлээд байгаа дөрмөр одоо яаж хэрэгжүүлдэг, яаж судалдаг, яаж нөгөө инновац болгодог, яаж одоо тэр нөгөө ажиллах амьдрах хамрах орчмуудын урлагийн зарчим энэ нөхцөл байдалд нөлөөлж ийм алтан мөч ирсэн учраас та нарын сэдвэл айгу агуу сэдв. Гэхдээ Улаанбаатар чөлөө төсөв болно гэсэн ийм тийм ерөнхий лооцсон энэ үл ойлгох системээр ингээд тэрийг одоо ингээд хэрэгжүүлж байгаа юм бас тийм бас харамсалтай юм. Яагаад гэвэл энэ сэдвийг хэрэгтэй өнөдөр архитектур уран бүтээлчдтэй хэлээгүй зөвхөн улс төрийн өнцгөөс ингээд хийсэн Улаанбаатарын нөгөө энэ миний ойлсноор энэ хэний нэгдийн хурлын дээр болсон тэр давуу даргын ойлгож олдсон шүү дээ. Үндсэн чинь үндсэндээ юу л одоо чөлөө төсөлтөөс илүү нээлттэй эдийн засаг одоо улсын эдийн засгийг өгнөх асуудал нь одоо энэ одоо тодорхой чөлөөтэй үйлдвэрлэх нөхцөлийг бий болсон тодорхой орчнуудыг л үүсгэх. За. Ийм их юм байгаа юм даа бөөд. Та тэгтээ айгүй гоё дэлгэрэнгүй нэг үрслэн өөх төвхтэй хэлж өглөө.